За Цэгэр булангаас Вьетнам улсын тамирчин гарч ирсэн бол Улаанбулангаас Иран улсын тамирчин гарч ирлээ. За дэвжээний голд бол олон улсын шүүгч, Монгол улсын шүүгч Лавг Доржманд бол гарч ирсэн байна. За асуу 74 кг. За Иран улсын тамирчид бол 74 кг-д бол бас их хүчтэй өрсөлддөг. Одоо тэдний биеийн онцлог бол 74 кг маш зөгчдөг. Тэр 74 кг бол дандаа л дэлхийн авраг болж идэг. Энэхүү тамирчин маань дэлхийн төлөвлөлт нь харъя. Иран яртай тий. За сайн тэгвэл хөвчтэй өшгөлж байгаа бол 2 оноо амжилттай авч чадлаа. За Ариосаас бол 44 кг-ийн 2 тамирчин байгаа юм байна. За энэхүү тэмцээний бас нэг онцлог нь ингээд нэг жинд одоо 2 тамирчин ороод байгаа. Тэр нь яаж байгаа юм гэхээр за нэг нь бол яг Азийн аврагынхаа эрхийг тухайн улсаасаа эрхээ аваад орж ирж байгаа тамирчид. Нэг нь бол одоо Президент Кап буюу Азийн төхөөрөмжийн холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнд авраг болсон тамирчид урилгаар wild card урилгаар оруулж байгаа. Тийм болохоор одоо ингээд хүчтэй улсууд маань бол 2-2 тамирчин ороод байгаа. Маш давуу талтай тийм ээ. Тий. Өмнө нь бол Азийн авраг дандаа л нэг улсаас нэг тамирчин нэг жинд байдаг. Гэвч одоо бол энэ боломж нэг тамирчин хожигдлоо. Нэг дахиад байж байгаа. Маш том боломж. Маш том боломж. За гаруй цагаар зөглөө явуулсан тамирчин. Маш хүчтэй гарыг маш чанга орилоо зөхөж байна тий. Яа, тэ сая тэр тогтож ирээд тэр талбар Ираны тамирчин хоёр шилжлээ шүү дээ. За ингээ 17 настай шинэ за эдийн насны төвчтэй бас үздэг нэг тий хүмүүсийн тулаан болоод одоохондоо бол ерөнхийдөө за өчигдрийн үед бол ер нь залуучууд нь их давмгаалаад байсан. Өнөөдөр бол ахилчнэр нь илүү давмгаалаад. Яг энэ жин дэшээ өсөг цусам нөгөө нэг жоо хуужин тамирчид маань л яг арга авчаад байна тийм. Яг доотлын жинд чинь болохоор хөнгөн жин нас итгэл төрн тийм. За би авраг усан тамирчинтай ингэж үзлээ тийм. Ялангуяа залуу тамирчтай. Илүү итгэл сууж дараа залуу одоо 17 настай залуу тамирчдын хувьд бол одоо ямар ч одоо айх алдах юмгүйгээс үзэх хэрэгтэй. Тийм. Хожигдсон ч харамсах юм байхгүй. Харамсах юм байхгүй. Тэгжиж туршлага нь бол илүү өөрт итгэл сууж тэ шал өөр болсон л та. Nhớ, không có vô gần là chuẩn bị lắm, đỡ tay sau kìa. Đó là nằm ở ngoài chân trái không à. За харах юм бол зөвхөн дараагийн тулаан. Юутэчэдийн чийсэг грамжин үргэлжлэн. Юутэчэдийн чийсэг грамжин тулаан. Бүгдээс бүгдээрээ согом сосон тамирчин. Араасан тамирчин өөртөө итгэлтэй. Ким Хян Ги. Ерөнхийдөө би бол оноо авна. Мэдээд. Эзэвэл. Фатима. За хаг Вьетнам богинохон зэн хөргөн гоё ажиллажтай тийм. Богинохон 20 зэн ингээ авчихлаа. За яг сайн өслөөдөл дээр бол бас тамирчдыг шатдаг тийм ээ. Өөрөө өшөглөөд байдаг. Нөгөө тамирчин зөвж оноо аваад тахаар. Эсэх шатдаг. За гэж энэ бол одоо туршлагатай тамирчин төдийл нөлөөлөхгүй 50 байна. Ер нь бол би оноогоо авна хожно гэдэг бол мэдээд энэ бол тамирчин. За энэ Ираны тамирчин бол доор л дандаа л шахаал доор өшөглөд энэ магадгүй за тэр Энэ Ираны өөртөө нас онцлогтой бас нөгөө тамирчин айгүй цуцаадаг, суулгадаг тийм өөрснөөс суухгүй. яг Иран улсын тамирчид их зөндөө тааруулаад. За 4-4. За цэгэр үлгийн тамирчин жоохон суучуудаа юм нараа. За яг л өөрийн тактикийн дагуу явж байна. Зүг бол доор дасгаж явж байгаа л дээш явж байна. Өөрийн биеийн онцлог бол сайн мэддэг тамирчин байна. Араас нь байна. Тэгээ Монголынхаа баг тамирчид хэлгээд бас залуу үеийн хүүхдүүд маань ингээ сонирхч ивэл үзэж ивэл бас тий манайхан ч нэр тэмцээн дээр шууд толгоор өндөр оноо шилдэр дараад байдаг шүү дээ тэмцээн. Тэгэхгүйгээр одоо энэ мэрэгжлийн тамирчдыг харахад доор тасгаж байгаа тий. Тэгээ толгоор яваад байгааг бас манай сайн ажиллах. бяцхан тамирчид маань бол бас анзаарч харж иж анзаарах тий.
Намайг маань одоо толгоор өршгөлж чадахгүй болохоор доор өштэй доо биш Биш шүү шүү дээ, харин тий. Угаасаа өшгөлж чадна мэднэ. Гэхдээ хизээвэ гэдгээ Тий. бодоод байна гэсэн. 자, 댐치들의 홍보지만 어려운 동안에 따라 아스트라 오셔도 댐치들이 늘 그들의 댐스 그들이 사설사 백해주네 아롱으로 사고 치매로 가스 댐스로 있음 이 댐치들의 홍보지만 어려운 동안에 그들이 우기없는 도산하고 댐스 Ladies and gentlemen, for the attention of all athletes, coaches, and audience, after these 3 contests, we'll have a lunch break, and the afternoon session will start at 1:30 p.m. Thank you. For the attention of all athletes, coaches, and judges, the technical delegate of the competition have made the decision to complete all quarter-final matches in the morning session. So we'll continue the contest and we'll finish all quarter.
And we're welcoming in blue, representing Chinese Taipei, Yu Yu Yu. And in red, representing People's Republic of China, Feng Xiaolu, Court 1.
Анстрийн организацийн хоёрдугаар тэмцээн дэжигдэж 90 кг жинхэнэ хагас шашааны тулаан Урталаас процесс зүүн санагсуусан гэрчин Kim Hengir сэтгүүлч энэний алтан медалийн зөвлөлтөд боллоо. Тэмцээн 73 кг жинхэнэ хагас шашааны тулаан үргэлжлэн нэгдүгээр тэмцээн 73 кг жинхэнэ эмэгтэйчүүд За тоглолтын дээр иргэд орцгоё. Тоглолтын эхний үе. Иран болон Хятад улсын дүүл. За хоёр тамирчин маань талан нас зүрсэн хоёулаа зөв үлийн техникийг илүү давмгай хийх болов уу гэсэн. Яагаад тэгэхээр бас хамгийн сайн үйлээс урдаа аваад идэг тамирчид маань. За зайн ойрцсон. За хоошоо болоод нөгөөндөө боломж олохгүй үргэлжлүүлээ шууд урагшаа орж зайгаа нөхч байна. Иран улсын тамирчин бол. За энэ бол жинхэнэ жилд биш. Хоорондох зайгаа мэдэрч хэрвээ байранда байгаа тохиолдолд бас Улаанбуулгийн тамирчин оноогоо авна гэсэн зорилготой жийж байгаа. За дундын зайлаа орсон. За мэдээж энэ ойрын зайн дээр маш болгоомжтой байхгүй бол янз бүрийн хөдөлгөөн гарч ирдэг. Яг тэгвэл хэн жишгсэн онох зай байгаа учраас. За маш гоё жилдээ хийлээ. Хөлийн уланд бас электрон аимснд улан доор нь бас мэдрэгч байдаг. За нурууны талд нь бас оновчтой жилснээр одоо өөртөө 2 оног ахиулж чадчихна хэвчээ улсын тамирчин маань. За энэ бол тамирчин бол санаанд бол унж байгаа. За хүний тэнцвэр бол угаасаа дээд доод хэсэгтээ бол сайн байдаг. Тэгэхээр доошоо жийж байгаа бол аль болох оноо авах гэж байгаа. Тэнцвэрийг алдуулах гэж бол гарнаас дээшээ жийж илүү тийм тэнцвэр алдах хөдөлгөөн ч гэсэн явдаг. Тэгэхээр тамирчид маань жийж байгаа хөдөлгөөн болгон бас бүрдээ бас өөр гэсэн дараа хийх үйлдэлтэй байгаа гэсэн. Хөл хаан тавихаас эхлээд дараагийн хөдөлгөөн ямар байх вэ гэдгээс хамаарна гэсэн. Сүүлийн 5 секунд явж байна. За Улаанбуулгийн тамирчин 5 оноотой тоглолтыг хошуужж явж байгаа бол Хятад улсаас ямар За Улаанбуулгийн тамирчин маань дивжинээс зүгтэж гарсан гэд торгуулж байна. Тэгээ онооны харьцаа 4-5. За одоо дахиад торуулах нь уу яах нь? Саяас зүгтээ гарсан. За тэгээд торгуулчих. контактаар аавна гэж үзээд за өөрхөн бодсноос болж байгаа шиг ихэд бас хамгаалтанд өртсөн тохиолдолд хийхэд жоохон хэцүү болчиход идэг. Тэгэхээр зарим хүмүүс нь хөлөө нуулж байгаад ойртож байгаа. Эсвэл нэг жилсний дараа дараагийн хөдөлгөөнөө шууд явах юм. Иймэрхүү маягтай тоглолтын тактик боловсруулдаг аа гэсэн. За энэ одоо хөлөө барьж байгаад явж хоошоо хөл өрөвдөдөө дээшээ явах гээд байгаа учраас тамирчин манаас тэрийг мэдээд байна.
За дөрөндөө бол бас хөлөө бариад 3 удаа жийсэн тохиолдолд сануулга авдаг. Хөлөө буулахгүй бас байгаад байж болохгүй гэсэн. 3 секундын дүрм гэдэг дүрм байгаа. За тоглолтын 2 дугаар үе. Тоглолт дуусгаад 1 минутын хугацаа үлдсэн байна. За наалтгуулуу гэсэн тэр 5 дэрэн зүрж гараад цээжинд нь 2 оноо авч байна. За энэ бол бас хурдан сэтгэж байгаа хэлбэр. За арай улсын тамирчин Амир Синагийн хувьд бол өөртөө 2 оног ахиулж чадсан байна. За яг энийг нарийн зүйл харах юм бол тамирчин Хятад улсын тамирчин хөлөө зөөх мэтчлэн хөлөө зөөгөөд гацсан хөдлөн орж ирэхэд шууд ухсъя гэд зайгаа нөхчөж байгаа юм чинь Иран улсын тамирчин байна. За тамирчид маань сүүлийн 10 байна 20 секундын дээр яаж тамирчин оноо авч байгааг ер нь адилхан тэнцүү байгаа тамирчид биенээсээ яаж оноо авч байгааг бас суралцах юм бол өөр ингэсэн чаддаг зүйлийг илүү чанаржуулах боломжтой. Энэхүү тэмцээний Монгол зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараас тамирчин маань энэ зүйлийг бас маш ойрхоноос суралцах боломжтой гэсэн. Адилхан ингээл өшөглөд байгаа юм шиг боловч нэг нь хожид нэг хожигдоод байгаа тийм. Тэгэхээр нэг өшөлчөөд дараагийн хөдөлгөөн бэлэн байдлаа маш хурдан авахын тулд хөлөө хурдан болгох юм. Энэ бол үндсэн хийх ёстой зүйлээ гэсэн. За дэвжиний болон шахсан идэж Иран улсын тамирчин маш хөнгөн эвлэгхэн бас гараад явчихж байна. За эхний үетэй маш адилхан дүр зураг харагдаж байна. Сүүлийн 3 секунд. Тэгтээ дахиж гарах юм бол эрсдэлтэй. За ингэснээр сануулга буюу дэвжинээс гарсан юм шүүгч сануулга авснаар 2-2-ийн харьцаатай. Тэгтээ контакт илүү байгаа. За энэ дээрээс гарахгүй. За яг өмнөхтэйгээ адилхан ялтыг авч чадж байна. За ингэснээр